Малайзийн засгийн газар Монгол улсын иргэн Шарибугийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Жилдээ 100 сая долларын борлуулалт хийх боломжтой 5 толгойн дулааны цахилгаан станцын төсөл гацсаар байна. Америк нэгдсэн улсын тарифын бодлого Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай тайм үзүүлнэ. 1.3 сая хүн амтай нийслэл хотод яаралтай тусламжийн 40 эмч оногдож байна. Оройн төргийн үзэгчдээ нийслэл Улаанбаатар хотод 7 цаг 10 минут болсон байна. Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Авилгатай тэмцэх газрын дараагаар ажиллаж байсан хүмүүс дундаас бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллаж, улираан томилогдож байгаа анхны хүнээр Даштава тодорч байна. За түүнийг ерөнхий сайд оюун эрдэнэ ажлаа сайн хийж авилгатай тэмцэх газрыг амь оруулсан учраас улираан томилох нь зүйтэй гэж үзэн улсын хурлд санал болгосон. Харин өнөөдөр улсын хурлын гишүүдийн олонх нь Даштаваг авилгатай тэмцэх газрын дараагаар томилохыг дэмжлээ. За бараг 100 гишүүний дэмжлэгтэйгээр улиран томилогдож байгаа Даштаваг өнгөрсөн хугацаанд хангалтгүй ажилласан гэж чамлах гишүүдж байлаа. Улсын хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанаас удаан хугацаанд авилгатай тэмцэх газрыг удирдсан хүн бол Даштава. Түүнийг 6 жилийн турш авилгатай тэмцэх газрын дараагаар ажиллаж байх хугацаанд Монголын хамгийн том авилгын хэрэгүүд эзэн холбогдогч нотлох харимттайгаа ил болсон. Харин өнөөдөр энэ хэрэгүүд юу болов? Хэдхэн хүнээр туг дахиад өнгөрвөө? За гол эзэнт нь хариуцлага тооцвоо гэдэгт гишүүд ам асуулаа. Хамгийн аюултай нь ковидын төсөв байгаа. Энийг шалгаж үзсэн үү? Би ковидын дөрөөрөнд ажиллаж байсан тухайн эрүүл мэндийн даатгалын ерхий газрын тайлангийн зөрүү нь 267 тэрбумаар зөрж ирсэн. За хамгаалах хэрэгслийн 71.3 тэрбум, вакцины 9 тэрбумаар 0.9 тэрбумаар зөрж ирсэн. Ковидын үеийн асуудлуудыг бол нэг үрчлэн шалгаад ер нь эхнээс нь шийдвэрлээд явж байгаа гэж ойлгож байна. Энэ авилгалтай хийх тэмцэл гэдэг нь дээшээгээ зөөлн доошоо хатуу. Би бас ингээд өөрийн мэдхний ганц өөр жишээг бас хэлье. Жишээ нь Увс аймгийн Өлгий завхан өмнөгөөд сумдууд байна. Одоо бүх дарга нар нь шоронд орчихсон. Бүгд. Яасан гэсэн чинь тэр 22 эрүүгийн хуулийн 22-ийн 1 гэдэг заалтаар 300 мянган төгрөгийн хэрэг толгодоод мөнгө төгрөгийг аваагүй нь хуулиараач тодорхой. Утсаар ярьсан гин тэгсэн гин ингэсэн гэдэг хэрэгээр яасан ч хурдан шийдэгдэв. Бүгдээрээ одоо 3-4 жилийн ялтаа тэр дарга нар. Ялгамжтай байгаад дургуутл их байдаг болов уу гэж одоо боддог. Аливаа одоо гэмтрийг их бага хан үйлдэлээ гэж бол одоо ялгаж салгаж болохгүй. Ер нь тэг гэмборогийн асуудлыг бол шүүх шийдэж байгаа. Гэхдээ өнөөдөр фомын дарга байна уу, аймгийн дарга байна уу, энэ тухайн одоо эргүү ойлгох томжин заасан үйлдэл эсвэл хийсэн бол энэ хуулиар хариуцлагыг хүлээх ёстой. Албан тушаал асуудлууд ээж дараараа шорон руу яваал ачигдаалаа авилгатай тэмцэх газрын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад өнөөдөр маш олон гишүүд бас магтандуулж байгаа шиг байна. Хэн ч очисон авилгач болдог, хулгай хийж авилга авч чаддаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга тэнд очиод энэ байгууллагыг ичнээ олон төсөв мөнгөөр тордоод нэмэр байхгүй. Авилгатай тэмцэх газрын даргаыг ажилласаа хийсэн гэж дүгнэж байгаа цор ганц шилтгаан нь авилгын гэмтэргээс хураагдсан хөрөнгө. 2022 онд 2.3 их найд, 2023 онд 238 тэрбум, 2024 онд 240 тэрбум төгрөгийг хураан авчээ. Энэ нь илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж ерөнхий сайд хэлж байлаа. Цаашид энэ орлогыг үндэсний баялагын сангаар дамжуулж ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулах нь зөв гэлээ. За гаднаас авторсан 13 сая доллар гэдэг бол бас боломж юм. Одоо энэ санхүүг зарим асуудлыг нь шүүх дээр шийдвэрлэхээр ингээд одоо өгцөн байгаа юм гэж миний хувьд бол ойлгосон. Миний байр суурь бол хэвээр байгаа. Энэ орлогыг үндэсний баялагын сангаар дамжуулж одоо хүүхэд гэр бүл ирээдүйн сайн сайхны төлөө одоо зарцуулах ийм зүйл рүү зарцуулах нь бол зүйтэй юм аа. Тэгэхгүй бол зөвхөн одоо сангийн яам аваад орлого төвлөрүүлчлээр яг юу болоод байгааг мэддэхгүй өнгөрнө гэдэг миний байр суурь бол хэвээр байгаа.
Авилгын төсөөллийн индексээр манай улс хойш хурж байгаа нь авилгатай тэмцэх газар ажлаа муу усны илрэл гэж зарим гишүүд шүүмжилж байна. Харин нөгөө талд авилгатай тэмцэх нь зөвхөн нэг байгууллагын асуудал биш. За авилга буурахгүй байгаа нь улсын хурал засгийн газрын ажлаа хэрхийж байгаагийн үнэн төрөх гэж хэлэх гишүүд ч цөөнгүй байлаа. Стратегийн том ордод лиценз эзэмшдэг компаниудтай төр хэлцэл хийж хэлсэн. За энэ компаниуд дотор МАК багтаж байгаа. Улсын хурлын гишүүн Намтабаяр Авийнхаа эзэмшдэг компанийг хамгаалж үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангахгүй гэж хардах хүмүүс цөөнгүй байгаа. За харин хуулийн өмнө бүгд тэгш хэрэгтэй учраас хуульд юу гэж заасан байна? Түүнийг нь дагна гэж Намтабаяр гишүүн ярьсан юм а. МАК-аас засгийн газартай хэлцэл хийх саналыг хүргүүлээд байгаа ч эцсийн байдлаар тохиролцоонд хүрээгүй байгаа юм байна. Яавал Монголын эдийн засаг дүүрэг хүчтэй байх вэ? Яавал тэр тухайн компани өдийн хүртэл одоо чадан ядан нэг тодорхой хэмжээний суур тавьчаад байна. Энийг нэг байхгүй болгочихгүй шиг өөрөө өөрсдийнх нэг нуухыг авах гэж байгаа нүдэн соголдохгүй шиг явах уу? Нэг ийм л юм байгаасаа л гэж би хүсэж байна. Аль аль талдаа л хуулийнхаа хэрэгжилтийг ягшил хангах хэрэгтэй байна. Эдийн засгаа бодох хэрэгтэй байна. Үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй байна. Тухайн компанийн 31-ээс 54%-ийг төр авах уу, аль эсвэл амнаатаар орлуулах уу, за үгүй бол бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах уу гэдг нь хэлэлцээр явцад тодорхой болох учиртай. За хэлэлцээр удааширч байгаа засгийн газраас стратегийн ордуудын тоог 39-оор нэмэгдүүлж 55 болгох гэж байгаатай холбоотой гэж тэрээр ярьлаа. За лиценз эзэмшдэг компаниудын зүгээс засгийн газартай хэлэлцэл хийхийг эсэргүүцсэн зүйл огт байхгүй гэв. Гэтэл засгийн газрын бүрийн эрх төлөөлөгчөөр томилогдсон Батцандан хуулийн дагуу үндэсний үйлдвэрээ байгуулж улс эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хувийн хвшил рүүгээ субъектив байдлаар дайрч болохгүй гэлээ. Батцандангийн сонгон хэрэглэж байгаа тэр үг хэллэг аашаар шин тэр хүмүүсийг гүтгэж доромжилж байгаа хулгайч мэт олон нийтэд харагдуулж нэр хүндийг унгааж байгаа энэ байдал засгийн газрын байр суурийн илэрхийлэл Батцандангийн үгээр гарвуу эсвэл тухайн нэг золбон устөрчтэй яг үндэ тэр хүний үг үү энийг бас ялган саалгах хэрэгтэй байна. Өөрөөс нь би асуумаар санагддаг. Тэр чинь засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч байхгүй. Засгийн газрыг бүрэн эрхээрээ төлөөлөл гэсэн үг шүү дээ. За энэ асуудлыг бол би засгийн газраас асууна гэж бодож байна. Стратегийн гих тодорхойлолтой хөрсөнд орох баялагаас бүрдэх боломж иргэн бүрт оногдох учиртай. Энэ заалтыг зөвхөн илтгэж өгсөн. Хамгийн гол нь иргэдтэй ашигтай хувийн хвшилтэд хөрлөгөө аль аль талдаа хожих шийдлийг засгийн газраас хангуулах нь зүйтэй гэдгийг тэрээр хэлж байсан юм а. Засгийн газраас удаан хугацаанд гацсан урт настай төслүүдээ урагшлуулна гэж зарласан. За энэ төслүүдийн нэг нь 10 гаруй жил хэрэгдэж байгаа 5 толгой дулааны цахилгаан станцын төслөө. Цахилгаан дулааны их үүсвэрээр сангасан манай улсад 450 мегаваттын хүчин чадалтай энэ станцыг барих шаардлага их бий. За гэхдээ санхүүжилтийг нь хаанаас гаргах вэ гэдэг нь бодлого боловсруулагчдын толгой гарчлагсан асуудал болоод байгаа гинэ. Улсын төсвийн хөрөнгөөр станц барьж дийлэхгүй учраас хувийн хвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа гэж Шадар сайд ярьлаа. Яг одоогийн байдлаар бол энэ хувийн сектороор илүү энэ ажлыг хийлгэе гэдэг ийм зарчим барьж байгаа. Тэгэхээр юу хийх гээд байна гэхээр хувийн сектор өөртөө оруулж ирээд урт хугацаанд ажиллаад мөн тэгээд үр ашиг аваад буцааж гардаг ийм л нөхцөл буюу концессийн гэрээ аль эсвэл цахилгаан станц дээр нөгөө юм одоо PPA гэж ярьдаг. Тэр нь болохоор нөгөө цахилгаан худалдаа авах гэрээч гэдэг юм уу. Ийм гэрээг дээр нь үндэслээд хувийн секторыг өрсөлдүүлэх байдлаар зохицуулалтаа хийхээс өөр арга байхгүй. 5 толгой дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн их үүсвэр тодорхойгүйгээс гадна энэ төслийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь маргаантай байгаа юм. За хоёр томоохон компани хоорондоо маргаж одоо хүртэл шүүхтэр маргаан нь эцэслэгдэж нэг талдаа гараагүй явна. За тиймээс тендерт ялж чадаагүй компани нь тендерт ялсантайгаа маргаж шүүхтэр шийдвэрлэх гэж уддаг байдлыг засахын тулд тендерийн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэлээ. За энэ хуульд өөрчлөлт оруулж байж 5 толгой станцын төсөлж хэрэгжинэ гэлээ. Энэ тендерийг зарласны дараах нь гэсэн үг. 2023 оны 5 сарын сүүлээр бид нар зарлаж штэ. Түүний дараа 2023 оны 6 дугаар сард улсын хурал дээр тендерийг хөл гэж нэрлэгдэж урт нартай хууль байгаа. Тендерийн хуулийн шинжилсэн хариулгаар өргөн барихтаа одоо EPC нөхцөлөд тендер зарлахыг одоо тендерийн хуулиас аваа хийсэн учраас одоо дахиад тендер зарлах болцоог болж байгаа. Тэгэхээр холбогдох хуулиуд дээр өөрчлөлт оруулах ийм шаардлага гарч байгаа.
2013 оноос эхэлсэн 5-7 цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх гэж 2020 онд 5-7 дулааны цахилгаан станц компанийг байгуулсан. Энэ компани байгуулагдаад 5 жилийн нүүр үзэж байгаач төсөл нь таг гацсан хэвээр. За яг юу хийгээд байгаа нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй энэ компани 20 орчим хүнийг цалинжуулж байна. Жилийн 100 сая долларын борлуулалт хийх боломжтой төслөө энэхүү хоорондын хэрүүлээс болж бид 10 гаруй жил гацаасан. За гэтэл өнөөдөр дэлхий дээр үйл явдал жилээр биш хормоор хэмжигддэг гэдгийг өндөр хөгжилтэй улс орнуудын шийдвэрүүд харуулсаар байгаа юм а. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдоод ердөө 2 сарын дотор маш том дэлхийд эдийн засагт худалдаанд нөлөөлөх үе шийдвэрүүдийг гаргасаар байна. Энэ тухай тоймлохоор студид Цэндмаа Номын Эрдэнэ нар ажиллаж байна. За өнгөрсөн шөнө биднийг яг унтаж явах хоорондоо дэлхийн худалдаа эдийн засагт томоохон цохилт өгөхөөс ийм үйл явдал болж өнгөрлөө. Тодорхойлбол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайныг эхлүүллээ. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс руу бараа бүтээгдэхүүн импортлдог улс орнуудад багтаа 10%, дээдл нь 97% татварыг ногдуулсан ийм үйл явдал болж өнгөрсөн. Тэгэхээр яг өнгөрсөн шөнө дэлхийн эдийн засагт ийм нөлөө үзүүлэхүүт яг ямар үйл явдал болж өнгөрөв? Бусад улс орнуудад ер нь Америк нэгдсэн улсын зүгээс хэдийн хэмжээний бас татварыг ногдуулваа? Тэгэхээр баярлалаа. Ер нь бол Америкийн тарифын дан гэж хэлж байгаа асуудал бол сүүлийн бараг 6 сарын турш ерөнхий бас юм гол мэдээллийн хамгийн гол анхаарлыг хандуулж байгаа ийм сэдв байсан. Тэгээд энийг бол эцэсэлж ингэж танилцуулж байгаа асуудал болж байна гэсэн үг. За ер нь бол Дональд Трамп сонгогдсноос хойшоо бол тодорхой хэмжээний тарифуудыг нэмээ явж исэн ч гэсэн зарим нэг ийм салбарууд дээр бол хүлээлттэй илүү асуудалтай ч гэдэг юм уу ийм нөхцөл байдал байсан. Тэгээ энэ дээр бол ялангуяа хөрөнгө оруулагчдын зүгээс бол илүү харж хүлээжсэн ийм нөхцөл байдал байсан гэсэн үг. За ер нь бол худалдааны алдагдaltaгүй орнууд дээр бол 10% татвартай явж байгаа. За ингээ худалдааны алдагдал өндөр болох тусам тэр чинээгээр ерөнхий тэр тарифын хэмжээ бол ихсээ явж байгаа ийм нөхцөл байдал байна. Тэгээд энэ дээр бол илүү үйлдвэрлэгч орнуудыг бол нэлээдгүй шахсан байдалтай ийм тарифын дүнг бол ерөнхийдөө гаргаж байна. За магадгүй та бүхэн ингээд анзаарч харах юм бол 2018 оноос яг энэ тарифын асуудал яригдаж эхлэх энэ үеэс бол зүүн өмнөд Азийн орнууд руу ерөнхийдөө үйлдвэрлэлийн чиглэл бол ерөнхийдөө шилжсэн байдаг. Тэгээд энэхүү орнууд дээр бол хуучин тарифаар явж исэн асуудлыг илүү өндөр болгож тавьснараа бол энэ тарифын асуудал бол нэлээд онцлог боллоо гэж бол харж болохоор байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын түүхийг нь сөхөөд үзвэл 1900 ихэнх үед л ийм татварын томхон өөрчлөлтийг хийж ирсэн байна. Тэгээ өөрөөр хэлбэл юу вэ гэхээр сүүлийн 100 жилд ийм том хэмжээний татварын өөрчлөлтийг хийгээгүй нь одоо яг энэ нөхцөл байдал шийдвэрийг харахад бусад улс орнуудад нэлээд хүн цохилт болж байна л да. Ялангуяа Монголын хувьд шууд дам нөлөө мэдээж Монгол улсад ирэхгүй. Гэхдээ дам нөлөөлөл байгаа болов гэсэн бас сэтлийг бол харуулж байна л да. Ялангуяа хятад улсад 34% татварыг ногдуулсан байна. За энэ нь мэдээж нэг манай улсын дийлэнх худалдааны гол түнш нь бол хятад улс шүү дээ тий. Хятад улсад энэ татварын 34%-ийг ногдуулсан нь Монгол улсад мэдээж ямар дам нөлөөллийг ер нь авчрах юм болоо. Тэгэхээр сая яг түүхийн хэсгээс ярьж ин л да энэ 1900 оны эхнээс эхэлсэн буюу за ер нь бол 25 дахь ерөнхийлөгч Вильям Маккензи гэдэг хүн байдаг. За энэ хүний бол хамгийн гол энэ тавьжсэн шаардлага нь юу юм гэхээр бусад орнуудын татвар өндөр байгаад бид нэр өөрсдөө дотооддоо үйлдвэрлэгч орн болох ёстой гэдэг энэ гол концептыг барьж явдаг байсан гэсэн үг. За ингээд өнөөдрийн нөхцөл байдлаар бол хятадын яг тэр тариф дээр бол 34% нэмж тооцож байгаа асуудал болж байгаа. За энэ бол 2 сарын 17-ны байдлаар бол 20% болгоод өсөжчихсөн байсан. За үүн дээр нэмэх нь дахиад 34% буюу ингээд 54% хүрч ийн гэсэн үг. За өмнө нь бол юу гэдэг Трампын хувьд бол ингээд хятадд 60% хүртэлх татварыг тавина гэдэг ярьдаг байсан яриа нь ерөнхийдөө биелж байгаа нөхцөл байдал юм байна. Монгол улсад ч гэсэн бас нөлөөлөл байгаа. За тэр нь болохоор та түрүүн бас дурдж чинь шууд биш ингээд дам нөлөөллөөр гэж штэ тий. Тэгэхээр дам нөлөөлөл гэдгийг бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр ерөнхийдөө эдийн засаг удаашрж байгаа нөрөө Монголын экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний удаашрал байх боломжтой гэдэг л үндсэн гол санаа явж байгаа гэсэн үг. За яг энэ дээр бол бас зарим нэгэн давуу талуудыг бас дурдж болно. За жишээ нь дурдах юм бол 2 сарын 17-ны байдлаар
Америкийн нэгдсэн улсаас Хятад улс руу экспортлдог байсан тэрхүү коксч нүүрсний асуудлыг бол бид зөвхөж ярьж болохоор байна. За одоо чинь нийт одоо 24 онд бол 120 орчим одоо сая тонн коксч нүүрсийг бол гадаад зах зээлээс худалдаж авсан байдаг Хятад улс. За ингээд энэний бол ойролцоогоор 8 орчим хувийг бол Америкийн нэгдсэн улсаас ирсэн байдаг гэсэн үг. За тэгэхээр ингээ 2 сарын 17 оны байдлаар 20% татвар тавьчихдаар тухайн одоо худалдаж авж байгаа бүтээгдэхүүн нь бол өөрөө 20%-аар ерөнхийдөө өсөж гин гэсэн үг. За ингээ өнөөдрийн байдлаар дахиад 34%-ийг нэмээд буюу нийлээ 54% болохоор энэ одоо гаднаас буюу Америкаас худалдаж авдаг байсан коксч нүүрсний үн бол маш өндөр хэмжээнд очно гэсэн үг. За ийм учраас бол манай улсад магадгүй энэ одоо 8%-ийг одоо нэмж одоо борлуулах ч гэдэг юм. Эсвэл бол ийм одоо нийлүүлэх боломж бас үүсэж байгаа гэдэг ийм нөхцөл байдал байна нэгдүгээр. За хоёрдугаарт бол эргээд одоо улс орнууд Америкийн нэгдсэн улстай худалдааны асуудлыг одоо сармагчаад эхлэх ийм цаг нөхцөл нь бол одоо магадгүй 3 дахь хөршийн одоо Монголын яг тэр бодлогыг бол илүү дэмжих нөхцөл байдал үүсэж байгаа. За энэ дээр бол магадгүй Япон ч гэдэг юм уу, Европын холбоо ч гэдэг юм уу те. Урд нь Америкийн нэгдсэн улстай хийдэг байсан тэрхүү худалдааг бол манай улстай хийх бас боломж бүрдэж байгаа. За гэхдээ бид нар энэ дээр бол маш одоо тийм анхааралтай хандахгүй болвол за өнгөрсөн 7 хоногт бол одоо чинь Дональд Трампын захиргаанаас юу гэж мэдэгдсэн гэхээр хэрвээ бидний эсрэг энэ өндөр тариф тавьсан орнуудтай одоо өгсөн хуульдч гэх юм уу те ийм нөхцлөөр бол өөрсдөндөө үйлдвэрлэл эрхлээд манай зах зээл рүү нийлүүлэх гэж үзэх юм бол тухайн улсад бол нийтэд нь бол яг энэ өндөр татварыг нь адилхан тогтооно гэдэг үндсэн гол одоо санааг хийсэн. Манайхны дунд бол бас гадуур тийм яриануд байна л да. Бид нар бол ийм үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой болж ийн гэж ярьж байгаа. Гэхдээ тухайн улсад нийт бусад одоо зах зээлүүд дээр бид нар нэмэлт одоо ийм өндөр хэмжээний татвартай болох юм бол энэ өөрөө бас нэлээдгүй эрсдэл болох боломжтой ийм нөхцөл байна л да. Тэгэхээр бид нар бол нүүрснийхаа борлуулалтыг бол нэмэх бас нэг боломж үүсэж байна. За хоёрдугаарт бол зүгээр өөр улс орнуудтай 3 дахь хөрш гэдэг асуудлыг бол ярьж болно. Гэхдээ яг үйлдвэрийн хэмжээнд бол энэ ярих нь бол одоо хэтэрхий бас өрөөсгөл болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр манай чинь Хятад руу уулуурхайн бүтээгдэхүүн нүүрс зэрэг гол бүтээгдэхүүнүүд экспортлж байгаа. Тэгэхээр Хятадын дотоодын зах зээлд цахилгаан машины эрэлт бол маш өндөр байгаа шүү дээ, тий. За Америкийн нэгдсэн улс энэхүү 24% татвар ногдууллаа гэж бодоход дотоодын үйлдвэрлэгчид бас үнэ нэмэх бас зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэ дээр юу үүсгэх гэхээр манад яг дам нөлөөлөл нь инфляц нэмэгдэх, за импортын татврын үнийн одоо өсөлт ажиглагдана гэж харж байгаа боловч нөгөө талдаа бид энэ одоо асуудлыг бас боломж болгож харж болох нь шүү дээ, тий. Яг үнэ. Ер нь одоо бид нар энэ тариф дээр яг хувь харахаасаа өөр бас нэг өөр үндсэн бас гол ойлголтууд явж л байгаа л да. За энэ дээр жишээ дурдах юм бол одоо энэ тээврийн компани буюу за далайн тээврийн асуудлыг яригдж байгаа. За энэ Хятад улсад үйлдвэрлэгдсэн том усан онгоцоор одоо тээвэр хийх юм бол энэ нэгж одоо энэ усан онгоцон дээр бол 1 сая долларын бүр татвар тавина гэж бүр ингэж одоо зарлсан гэх юм уу те. Тэгэхээр энэ мэдээлэл бол яг өнөөдрийн түвшинд бол арай биелэг байгаа. Гэхдээ ийм боломжтой гэсэн үг. Ийм учраас ер нь бол нийт дэлхий дээр бол яг энэ далайн тээврийн усан онгоцны одоо хувь хэмжээг авч үзэх юм бол 98% зөвхөн Хятад улсад үйлдвэрлэсэн байдаг гэсэн үг. Тийм учраас цаашдаа бол яг энэ нийлүүлэлтийн сүлжээн дээр бол маш том одоо эрсдэл үүсэх боломжтой байна л да. Тэгэхээр энэ эрсдэл үүсэх юм бол бид ковидын нөлөөгөөр бол харсан. Нийлүүлэлтийн сүлжээ доголдохоор commodity буюу за манайхаар бол одоо нүүрс байх нь те зис байх нь эдгээр зах зээлүүдийн үнэлгээ бол өсдөг ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр яг энийг бол аягүй сайн одоо ойрхон харж ажиглаж ийм нөхцөл байдал үүсэх үү гэдгийг бол одоо манай улс бол нэн тэргүүнд бол одоо харж явах шаардлагатай байна л да. Үзэгч та бүхэн Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Дөнгөж сая Америкийн нэгдсэн улсын гаргасан энэхүү эдийн засгийн томоохон шийдвэрүүд нь Монголд ашигтай юу, ашиггүй юу гэдэг талаар Цэндма намын эрдэнээр томилон хүргэлээ. За иргэд сонгогдох эрхээ одоогоос 10 сарын өмнө эдэлсэн. Гэвч энэ эрхийг хүн бүр эрхтэгш эдэлж чадаагүй гэх дүгнэлтийг хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр танилцууллаа. За сонгуулийн жил бүр яригддаг хөгжлийн бэрхшээлтэй болон гадаадад оршин суугаа гэд олон мянган иргэдийн эрх зөрчигдсөн жишээ өнгөрсөн парламентын сонгуулийн үеэрч давтагджээ. Судлах зэрэг
Монгол улс түүхэндээ анхудаа 126 улсын хурлын гишүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулсан. Энэ донд гарсан алдаа нь нэг гишүүнд оногдох сонгогчийн тоо. Өөрөөр хэлбэл зарим хэсэгт 18,000 сонгогчийг нэг улсын хурлын гишүүн төлөөлж байна. Харин нөгөө талд нэг гишүүн 3 дахин их буюу 45,000 сонгогч ногддог байна. Энэ нь тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна гэж үзжээ. Мөн гадаадд байгаа сонгогчдын эрхийг энэ удаач хангаж чадсангүй. Нийтдээ 9,000 иргэн үүргээ биелүүлж сонгуул өгнө гэж бүртгүүлсэн. Гэхдээ сонгуульдаа оролцсон нь 7,000. Энэ мэтээр сонгох болон сонгогдох эрх хаана зөрчигдсөн байна лээ. Маргаан гомдлыг бол ирүүлсэн байгаа. Нийтдээ 9 байгууллагын сонгуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Улсын бүртгэлийн газар байна, сонгуулийн ерөнхий ороо цагдаагийн байгууллага байна, захиргааны иргэн шүүх орж ирж байгаа Монголын эсрэг газар байна гэдэг. За хүний эрхийн үндэсний комисс нэмэгдэнэ. Ингээ энэ 9 байгууллагаас шийдвэрлсэн байдлыг авч үзэх юм бол хамгийн ихэнх цагдаагийн 92% нь цагдаатай холбоотой томил гаргадаг. Энэ дүгнэлттэй үндслээд хүний эрхийн үндэсний комиссны 9 саналыг өгч байгаа. Ихэнх нь хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай. Тэгээд институтийн хувьд мэдээж сонгогчдын боловсролын хувьд ч гэдэг юм анхаарах хэрэгтэй ийм асуудлуудыг бас өгсөн. Сонгуулийн үеэр иргэдээс 5 гомдол хүний эрхийн үндэсний комиссд иржээ. Үүний нэг нь Бидан нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулах. Энэ хүрээнд үндсэн хуулийн цэц рүү алтан бичиг хүрүүлжээ. Харин хариуд нь үндсэн хуулийн цэцээс сонгуулийн тухай хууль нь үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргажээ. Сонгуулийн тухай хуулийн 31-ийн 2 дахь заалт маань иргэний төрийн байгууллагт сонгогдох эрхийг зөрчсөн байна. Ийм учраас энэ хуулийн тус заалтыг бол түтгэлзүүлэхээр улсын хурлын байнгын хороонд бол саналыг явуулсан байгаа. Улсын хурлын байнгын хороо уг асуудлыг бас хянаж үзээд энэнийг бол улсын хурлд бол тавьж шийдвэрлүүлэхээр хэлсэн байна. Өнгөрсөн парламентын сонгуулиар нам эвслээс зарцуулах зардалын дээд хэмжээг 6.4 тэрбум, харин тойрогт нэр дэвшигчийнх 1.5 тэрбум байхаар тогтоосон. Энэ бол цаашаалтах хэрэг. За гэхдээ тогтоосон дээд хэмжээ ердийн дундаж иргэдийн өрсөлдөх боломжийг эргэтгэж олгож байгаа эсхийг иргэнийг харах хэрэгтэй гэсэн юм а. Иргэн сануулгад 2024 оны сонгуулиар улсын хурлын гишүүн цогт гэрэл 1 тэрбум 115 сая, пүрэв дойрж тогтох сүрэн нар тус бүр 700 гаруй сая төгрөгийн хандвийг авсан байдаг юм а. Харийн орондоо амиа алдсан Монгол охины аав Шарибу 18 жил тасралтгүй хөөцөлдөж Малайзийн шүүхээс 1.1 сая Америк доллар буюу 5.5 тэрбум төгрөгийг шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн 2 дугаар сард гаргуулсан байдаг. За 1 сарын хугацаанд дансанд нь байршуулахыг Малайзийн шүүхээс тушаасан ч Малайзийн засгийн газраас энэ мөнгийг өгөхгүй гэж давж залдах шатны шүүхэд хандсан байдаг. Ингээд шүүх хуралдаан ирэх 5 дугаар сарын 19-нд товлогдсон. Энэ шүүх хурлын зардлыг даах хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комиссаас Монгол Улсын засгийн газарт тавьжээ. Монгол Улсын иргэний аймнаас хохирсон байхад үнийг нь араас шүүх хуралдаан болж байна. Энэ дээр бол Монгол Улсын засгийн газар яг хяналтаа тавиад өөрсдөө үүргээ биелүүлэх ёстой. Энд бол бид нэр Монгол Улсын иргэн л байгаа бол тэн дээр бид нэр хаасна эрхийн сэргийхийн төлөө үтэй ажиллах ёстой. Тэгэхээр энэ дээр бид нэр шууд хоёр улсын хамтын ажиллагаа маш чухал байна. Засгийн газрын түншлэл чухал байна. Хүний эрхийн байгууллагуудын оролцоо их чухал байна. Тэгэд энэний үр дүн бол гарч байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл яриа хилцээ идэвхжүүлсний үр дүнд бид нэр бас тодорхой ахиц хэлж чадахгүйц бас нэг үр дүн гаргаад явж байгаа. Нэг юм банкн дээр тусгай данс нээлээ гэдэг асуудлыг ярьж байна. Одоо ямар ч гэсэн шүүх хурал товлогдлоо гэдэг асуудлыг бас ярьж байгаа. Тэнгэрлээс доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За банкын багш нарын улсын уралдаан 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Өмнө жил анх удаа зохион байгуулагдахад 80 гаруй багш оролцсон. Харин энэ жил оролцогчдын тоо нэмэгдэж 100 болсон байгаа юм а. Уралдаанд оролцох банкын багш нар бие биедээ туршлага, мэдлэгээ хуваалцдаг байна.
Бага ангийн багш нар хүүхдийн суурь мэдлэгийг олгодог. Хүүхдэд ойлгомжтой хүртээмжтэй заах нь багшийн ур чадварын асуудал. Сүүлийн жилүүдэд практик дээр суурилсан боловсрол олгох нь илүү үр дүнтэй арга болоод байгаа юм. Энэ хүрээнд бага ангийн багш нарын дунд цохогдох улсын 2 дугаар уралдаанд Монгол хэл бичиг, математик, STEAM, контент гэсэн 4 төрлөөр өрсөлдөж байна. Мэдээж одоо бага ангийн багш нарт бол энэ одоо их хэлний чадвар маш чухал буюу дээр нь математикийн чадвараас орж байна. Дээлч одоо үйл ажиллагаанд суралцуулах хэрэгтэй. Бүтээл гэж хийлгэх энэ арга барилыг энэ STEAM-ийн хэрэглэгт ашиглаад хичээлийг өөрөө төлөвлөж зохион байгуулах энэ ур чадвараа сорж байна. Орчин үед бол хүүхдүүд бол бүгд мэдээлэл технологийн 90 зууны хүүхдүүд мэдээлэл технологийн ур чадвар бас өндөр байх шаардлагатай болж байна. Манай улсад практикаас илүү онлайн түлхүү хичээл ордог. Харин үүнийг сонирхолтой хүүхэд бүрд хүртээмжтэй заах нь багшийн ур чадварын асуудал байдаг. Бага ангийн багш нь 40-50 хүүхдэд хичээл орно гэдэг нь амаргүй ажил юм. Харин сүүлийн жилүүдэд практик дээр суурилсан STEAM зэрэг хичээлүүд боловсролын систем нэмэгдэж байгаа нь цаашлаад багш хөгжих шаардлага үүсэж байгаа юм. 2 дугаар ангийн хүүхдийн тэр STEAM дээр ажиллаж байгааг ингээд хажуунаас нь хараад тусалж байхад бол тэр хүүхдүүд бол хурдыг нь одоо чэйжлүүлэхэд нь тэр STEAM бол маш чухал байна. Тэгэхээр багшин бол одоо хүүхд болгон дээрээ тийм удаан цаг гаргах боломжгүй. Тэгтэл STEAM бол зөвхөн хурдыг чэйжлэхэд нь маш одоо боломжтой, буцаагаад өөрт нь хариу үйлдэлүүдийн одоо өгөөд яваад байгаагаар маш одоо давуу талтай гэж. STEAM сургалт нь олон улсын 260 гаруй улсад ашиглагдаж байгаа. Харин манай улсад 8 жилийн өмнөөс боловсролын систем нэмэгдсэн байна. Одоогоор хувийн ихэнх сургууль мөн улсын Чингэлтэй Сүхбаатар дүүргийн хэд хэдэн цэцэрлэгт ашиглагдаж байгаа юм. Энэ мэд практикийг ашигласан олон хичээлийг боловсролын систем нэвтрүүлэх нь чухал юм. Өвчтөе зовлонтой хүмүүст хамгийн түрүүнд үйлчилгээ үзүүлж тусалдаг хүмүүс бол түргэн тусламжийн ажилчид байдаг. За хүнд нөхцөл байдалд өдөрт 30-аас 40 дуудлагад үйлчилгээр яаран явдаг. Нэг дуудлагад 20 минутанд очно гэсэн тооцоололтой гардагч олон нөхцөл байдлаас шалтгаалаад 40 орчим хувьд нь цагтаа амжиж очдог байна. За өдөрт 1600 орчим дуудлагад 40 эмч тусламж үзүүлж байгаа нь хүний нөөцийн дутагдaltaй байгааг илтгэнэ. Уг нь бол 1.3 сая хүнд дор аяж 80-аас 85 эмч түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх ёстой байдаг юм байна. Харин одоо нийслэлийн 6 дүүргийн түргэн тусламжийн 5 төвд өдөрт нийлээ 40 эмч нэг ээлжинд ажилладаг байна. Ийм цөөхөн эмч ажиллаж байгаач түргэн онцлог төхөөрөмжийн хүрэлцээ 50% л байгаа гэлээ. Газар дээр шуурхан онцлог тохиолдох хэрэгтэй байна. Яг үнэхээр тэн дээр одоо цусны бас ойлгомжтой шинжилгээнүүдийг авчдаг. Шаардлагатай мэдээллүүдийг болохоор лавлгаа шатны эмнэлгүүд явуулцдаг. Иймхүү одоо сүүлийн тоног хөнжгөөс дээр үе уламжлалт болсон аппарат чагнуураар бид нар явах бол хоцрогцоо арга байна. Тэгэхээр энэ нэг арга тоног хөнж явахад доор аяж энэ бол нэлээд хөрөнгө оруулалт асуудал хэрэгтэнэ. Орчин үед эмнэлгийн тоног төхөөрөмж нүсэр байхаа болж гарт баригдах хэмжээний авсаархан болсон. Өөрөөр хэлбэл анхны тусламж буюу түргэн тусламжийн эмчийн тоног төхөөрөмж хэр сайн байхаас хүний амь нас цаашлаад эмчилгээ үйлчилгээний чанар шууд хамаардаг. Тэд үнэндээ ийм нөхцөлд ажилладаг. Саяхан нь ол нэг тохиолдсон тохиолдол маань 21 настай хүүхэд яг нөгөө пиле тайм орчоод нөгөө скутер унж авч байгаа том хаваа машины даваар ороод 2 хөлөв тасалсан тохиолдлууд байдаг. Тэр болгон дээр ингээд очиод дөрөв тусламжаа өгүүлээд имлэг хүргэдэг. Хороол хавьдсан. Тэгээ хороол хавьд нэг 9 настай охин байсан л та. Хичээлээ тарж яваад нөгөө гарцгүй газараар гарч яваад автобус нь мөргүүлсэн. Нүгэр ам битүүцс олцсон. Иймэрхүү тохиолдол очиж ирсэн. Тэгээд мэдээж нөгөө гойн зүг аваад тусламжаа үзүүлэхээр нөгөө хүүхдийн маань ийм байдал айгүй хүнд. Нэг үе бодвол хотын жолооч нар түргэн тусламжийн машинд зам тавьж өгөх ухамсар дээшилсэн. Гэхдээ хэд ачаалттай үед замын нөхцөл байдлаас гадна энэ мэд хүндрэлтэй дуудлагуудаас шалтгаалж дараагийн дуудлагад хугацаа хожимдож 20 минутаас ч илүү хоцрох нь бий гэлээ. Манай улсад саяхны хүртэл аутизмын спектрийн эмгэгийг зөвхөн асуумжаар оншуулж энэ төрлийн эмгэгтэй 2395 хүүхэд бүртгэжээ. Тэгвэл сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв нь аутизмын спектрийн эмгэгийг онцлох үнэлэх EIDOS 2 аргачлалыг шинээр нэвтрүүлж гэлсэн байна. За энэ арга нь дэлхийд даяар ашиглагддаг олон улсын стандарт аргачлал юм байна. Аутизмын спектрийн эмгэг 2021 оноос хойш эрчимтэй нэмэгдэж
Дэлхийд даяар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэх судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Гэсэн чин төрлийн эмгэгийн шинж тэмдэг харилцан адилгүй байдаг болохоор дор хаяж 3-аас 4 удаа оншилсны дараа бүрэн тогтоогддог байна. Тэгвэл энэхүү шинээр нэвтрүүлж би АДОС 2 аргачлал нь онцлогооны явцыг хурдлуулна гэдгийг хэлж байлаа. 2013-14 оны үеэс эхлээд ингээд Мерсер аутизмтай хүүхдүүдийг оншилж эхэлсэн. Нийт үзэлгийн 6.5-аас 7% нь яг аутизм хүрээний эмгэгээр тусламж үйлчилгээ авч байгаа хүүхдүүд байгаад. Одоо болохоор тэр эмгэл зүйн ярилцлага дээрээ бид нэр эргэлзээтэй хүүхдүүд мэдээж орж ирнэ. Яг ингээд аутизм хүрээний эмгэг онш тавьчих гэхээр эргэлзээтэй ч юм. Тийм хүүхдүүд байхад тохиолдолд оншийг хамгийн гол нь бүр нотлохоон суурилсан байдлаар эцсийн байдлаар гаргахад хамгийн тус болж байгаа юм үнэлгээний аргыг оруулаад ирчихлээр бидний оншилог баталгаатай гарч ирнэ л гэсэн үг болчихж байгаа. АДОС 2 нь хувь хүний харилцаа, нийгмийн харилцааны онцлог, зан үйлд тулгуурлан 5 төрлийн тоглоомыг тоглож, даалгавар биелүүлснээр үнэлгээ хийдэг байна. Судалгаагаар уг арга нь аутизмын оншийг тогтооход өндөр үр дүнтэй болохыг баталжээ. Зориултын китийг ашиглаад, камержуулсан өрөөг тохижуулаад ингээд одоо оншилж эхэлж байна гэсэн үг. Илүү бодиттой, наривчлалтай ингэж оншилж байна гэж ойлгож байна. 9 сард анх эрүүл мэндийн яамны шугамар за Монгол улсад одоо оншилж эмчлэгддэггүй өвчнийг одоо оншилж эмчилдэг болохоор бол 13 багийг анх одоо яамны шугамар яг улсаас зарлалын дагаад эмчнэрийг явуулсан. Нийт 5 эмчүүд одоо Турк улсад бол сургалтанд хамрагдаад ирсэн байгаа. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс энэхүү аргачлалыг нэвтрүүлснээр Монгол улсад аутизмын оншилгоо үнэлгээ илүү наривчлалтай, бодиттой болох төдийгүй оншилгооны үндсэн дээр илүү үр дүнтэй эмчилгээ, сургалтын төлөвлөгөө боловсруулах боломжтой болно гэж үзэж байна. Мөн энэ нь аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлд илүү оновчтой зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чухал алхам болохыг хэлж байлаа. Тэнгэрлэгээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ. Үргэлжлүүлээд дэлхийд дахин дурнаж байгаа үйл явдлын мэдээллийг инх болгон танд хүргэнэ.